Унгарын фон Штенберг. Оросын цагаатны хөдөлгөөний төлөөлөгч, дэслэгч генерал. Азийн морин дивиз хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтрэв. 1921 оны 2 дугаар сарын 3-нд хүрээнээс хятад цэргийг хөөж Чойр хаалганы байлдааныг амжилттай удирдсан учраас Богд хааны зарилгаар Унгарын ханы зэрэг Дархан хошоо Чинвангийн хэрэгэм улсыг мандуулагч Ихбаатар Жанжин цол шагнаж Семенов дэслэгч генерал цол олгосон. Хятад цэргийн хүчийг задлж Монголын автономт засаг сэргэн тогтоход Унгарын их үүрэг гүйцэтгсэн ч цаашдын зорилго үйл ажиллагааны тус орны байдлыг хүндрүүлж үндэсний эв нэгдлийг босниулах аюулыг бий болгожээ. Богд Жавзан Дамб хаан Ар Монголын шарын шашны тэргүүн Монгол улсын сүүлчийн эзэн хаан шашин төрийн зүтгэлтэн 1911 оны намраас Чин Ван ханд дорж Даалам Цэрэн чимэд нарын хүмүүс Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай Богд гигэнтэй зөвлөн хэлэлцэж улмаар түүний удирдлага заавраар тусгаар тогтнолын тэмцлийг эрчимжүүлэн халахын хүрээний бүх хэргийг төр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэв. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд гигэнийг Монгол улсын эзэн хааны ширээнэ залж тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан байна. 1921 оны 11-р сарын 1-нд Богд хаантай тангаргийн гэрээ байгуулав. Энэ гэрээгээр Богд хаан улс төрийн хэрэгт оролцохгүй харин шашны бүх хэргийг удирдах болсон байна. Дамдны Сүхбаатар. Монголын төр цэргийн зүтгэлтэн Монгол улсын Баатар ардын цэргийг үндэслэн байгуулагч 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Хүрээний бүлгийн гишүүн зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар одсон төлөөлөгчдийн 3 дахь хэсэгт явж ажилласан. Тэрээр Чабалсингийн хамтаар Эрхүү хотноо Дорон дахны ард түмний секцэд харьяалагдсан хувьсгалын бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгсэн юм. 1921 оны 2 дугаар сарын 9-нд бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож зэвсэг түвшнийг байгуулж Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдах ажиллав. 1921 оны 7 дугаар сарын 10-нд ардын засгийн газрын цэргийн яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжин томилогдсон улс орны аюулгүй байдлыг хангах үндэсний байнгын цэрэг байгуулах үйл хэргийг удирдсан юм. Ардын журамт цэрэг 1921 оны үндэсний ардчлсан хувьсгалын зэвсэгт хүч 1921 оны 1-р сарын 18-нд 23-нд болсон зөвлөгөөнөөр Түшээд хаан аймгийн Эрдэнэван Сумья Бэсийн хошуунд Хяактын 50 цэрэг зүүн 3 харуулаас зэрэг элсүүлэхээр тогтсны дагуу Сүхбаатар, Чабасан, Чагдаржав, Дэмбэрэл, Бэлэг сайхан нарт тэргүүлэн хийж 3 сарын ихээр зэрэгт элсэгчдийн тоо 400-д хүрчээ. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал Монгол орныг харийн цэргийн эзэрхийлэлд чөлөөлж үндэсний тусгаар байдлаа сэргэн ардчилсан өөрчлөлтийн эхийг тавьсан түүхэн үйл явдал. 1921 оны хувьсгал Монголын үндэсний төр засгийг дахин сэргээж монголчууд тусгаар тогтнолоо баттган бэхжүүлж олон улсад хүлээмжшөөрүүлэх үндэсний дэвшилт хүрэх үйл явцыг эргэлт буцалтгүй болгосон юм. 1921 оны хувьсгал Монгол орныг мухардлаас гаргах түүхэн эргэлтийг хийж үндэстэн урагшлан хөгжих шин цагийн эхлэл болсны учир олон түмний сэтгэлд ардын хувьсгал нэрээр мөнхрөн 20 дугаар зууны Монголын гол үйл явдлын нэгээр тодорсон билээ.